За орой минь. Тацгаа сайн уу? Ирээдүй цэгийн сайн уу? Батмүг сайн уу? Мөнх Эрдэнэ сайн уу? Цэганга сайн уу? Гомборгч багийн сайн уу? Булхан сайн уу? Ах бүр ямар авир өгшрөө гинэ. Дутагч байгаа хөө. Хүн байна тааж. За орой минь. За юу яцгаана? Сонин сайхан солиогож юу? Ядардаг гэсэн нэг сар жоох өөрийгөө тортож. Харин тийм их ядардаг юм билэ. Хөдөө гадаа яваад ирлээ. Архангай аймаг орчод ирлээ. Зуншлаг тийшээ сайхан байна. Чи миндүү миндээ. Би сайн уу? Сайн байна. Зөөрэ минь. За 500 гаруй юм бол. Ингээд хэдүүлээ нэг наадмын тухай, наадмтай холбоотой яваа жоох яриа гээд. Манай хөвгт хэрхэлж байна. Наадам хийх үү, хийхгүй юу? Яах вэ, хийх үү гэж зөндөө юм ярьсан. Тэгээ өнөөдөр 6 сарын 30-наар тэр нэг улбар шар төвчнөөсөө байдлыг арай дээрдүүлэх юм байх гэд бид нэр хүлээж ирсэн. Дахиад 2 сар сонгочлаа. Улбар шар төвшөнд нөгөө нэг үйлчлэгээний олон байгууллагууд чинь бүгдээрээ ажиллахгүй байх юм заалттай байна. Тэгээ энийгээ сонгочоод наадмаа бол хийнэ гэхээр би бол бүх наадмаа бол үзмээр байгаа. Бүхөө үзмээр байгаа. Би бүхэд дуртай. Үнэхээр наадмаа үзмээр байсан. Үеийн одоо ч үзмээр байна. Тэгээ хамгийн гол нь зөв өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгээ 2 сар сонгочоод наадмаа болиг гिचгээр л наадмаа хийя гिचгээр л ерөөсөө болчихгүй болчиход байгаа юм л та. Дуу сул байна гинэ. Чанга ус яриад ич ганцаараа ярьж байгаа болохоор төвчээр ярьдаг гэж юу? Залуу гинэ явах те тэгээд ямар таарлцсан байгаа шүүртээ орчих чи хүн хөөгд байх. Тэгээ ийм байгаа. Тэгэд энийг утгагүй шийдвэрүүдээ одоо ерөөсө болио гэж л үнэхээр өрөөлмөр. Би одоо наадмаа хийнэ гэдэг харин 6 дугаар сарын 30-наар өндөржүүлсэн бэлэн байдлынхаа зэргийг суллаад үнэхээр тэнд хүмүүс цугларах гэж байгаа. Тийм учраас та нар ч бас энэ чинь дэглэмээ бариад цугларч болно гэж байгаа юм болов уу гэсэн чинь 2 сар энэ нэг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу энэ үйлчлэгээний байгууллагуудаа хаагаад хүмүүсийн хооронд нь таарлт болохгүй байх нөхцөлийг өргөжлүүлээд тэгээ наадмаа хийнэ гэж байгаа. Хүн наадмаа үзмээр байж үнэхээр болно. Би бол жишээлбэл бүхөө үзмээр байгаа. Мориож хармаар байгаа. Бүр үнэхээр үзмээр байгаа. Би бүхэд дуртай багтаа бүхэн секцэнд явдаг байсан. Үнэхээр дуртай байхгүй би өөрөө бүхэд. Тэгээ бүхөө үзмээр байсан. Гэтэл ийм том төлбөрөөр бол болохгүй. Энэ одоо ингэж төр нь бол ингээд нэг наадмыг нэг талтаа зохион байгуулаад тэр чинь бүхэд гэдэг чинь за доор хай зүгээр барилдах хүмүүс л 1024 хүн барилдана. Барилдах хүмүүс нь 1024 хүн барилдана. Тэгээ тэр дунд ирэх нөгөө нэг үйлчлэх одоо тэр гээл засвал басвал гээл ингээл нөгөө бүхэн галынхан багш нар тэгэл одоо наадам зохион байгуулах улсууд гээл ингээл энэ чинь 2000 хүн бол хангалттай цуглах байхгүй. Гэтэл тэнд 2000 хүн цуглаад иж энд хөл хороо гэж би хэлээд байгаа. Яг хөл хорчоог үлдээд. Гэхдээ хүмүүсийн хооронд нь уулзуулахгүй, тааралдуулахгүй, нэг дор цуглуулахгүй байхын арга хэмжээг би хөл хороо гэж нэрлэдэг. Энэ өндөржүүлсэн бэлэн байдлаас сулруулахгүйгээр тэр олон хүмүүсийг тэнд цуглуулах шин. Энэ бол ерөөсөө дарагд зарим хэсэгт нь дүрм өөрөөр хэрэгждэг, заримд нь өөрөөр хэрэгждэг
ийм эрх тэгш биш ийм зохион байгуулалт арга хэмжээ болж байгаа. Тэнд 2000 хүн цуглаж болно. Тэгсэн хэрнээ энд хүмүүс 10-20-ороо хоол идэж болохгүй. 20-30-ороо хоол идэж болохгүй. Ямар хоолны газарт 1000 хүн хоол идэх гээд байгаа. Би одоо энэ дараагнаас гайхаад асууж байгаа. Ямар хоолны газарт 1000 хүн цугладгийг? Ямар баар цэнгэний газарт 1000 хүн цугладгийг? 1024 хүн, 2000 хүн. Ямар худалдаа үйлчлэгээний газарт 1000 хүн цугладгийг? Ямар жуулчны базад 1000 хүн цугладгийг? Яг юу бодож энэ өндөржүүлсэн бэлэн байдлыг 2 сар сонгох хэрнээ энэ талаа наадмаа хийгдэх. Үнэхээр хүн цуглаж болох юм бол вакцинтай хүмүүс, шинжилгээтэй хүмүүс цугларч болох юм бол бүх газар цугларыг. Энэ нийгэм чи хоорондоо харилцаанд ормоор байна. А болохгүй гэж бод бүгдийг болиулъя. Би сайхан наадаа л гэсэн шүү дээ. Наадмаа сайхан хийя. Наадмаа сайхан хий. Гой наадам үзье. Тэр жилүүдэд гадны төрөмгийлэгчдийн дарлал дунд байхдаа ч хийж ирсэн наадам. Тэгээ хий гэсэн. Тэгсэн чинь наадмаа хийя. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлаар үргэлжлүүлэн ингээд гадуур хүмүүс уулзаж хоорондоо таралдах, хоорондоо арга хэмжээ зохион байгуулахыг ингээд хориглолцож байгаа. Энийг үргэлжлүүлж байгаа. Энэ 30-аар зогсоох байх гэж бодсон байхгүй. Наадам хийх гэж байгаа юм чи ирэх биш одоо тэнд хүмүүс өглөөж байгаа юм чи энд хүмүүс хоорондоо уулзахыг нь хорихгүй илгүүтэй гэж. Тийм босонгүй. Үнэхээр гэхдээ нөгөө талдаа энэ өвчин болвол тахал болвол яг үнэндээ бас үнэхээр хүнд байгаа юу гэвэл байгаа. Одоо энэ дельта, альфа, бета гэдэг ингээд энэ над нэг коронавирус чинь ингээд мутацлагдаад янз янзын хэлбэр төр дархлаанд эсвэртэй дархлааг бултдаг, зүгтдэг. Дархлааны одоо өөдөөс тэр эсрэг биедтэй чинь ерөөсө тоож харьцдаггүй ийм вирусүүд дахиад шинэ хөлбөрүүд гараад ирсэн. Энэ нэргээ дахиад Европын орнуудаар тэгдээд энтгэхээс гаралтай гэдэг. Тэгэд энэ ингээд тэгдээд ихсэн чинь нөгөө нэг Израиль улсыг бид нэг маск авчлаа гэж бахархаад ингээд исэн чинь Израиль улс одоо эргээд битүү орчинд орох бол маска зүгээрээ гэдэг дэглэмрүү шилжиж байна. Австрал хөл хорой тогтоож эхэлж байна хинсэ. Шинэ Зеланд бас хөл хорой тогтоож эхэлж байна. Яг энэ нэг мутацлагдсан хэсэг чинь нэг дархлааг тойроод байгаа учраас бид нар нэг вакцины хийлгээд тэр дархлааг тойроод байгаа учраас бас эрсдэл нь дахиад авалцж байгаа. Тэгээ яг тийм дельта шинэ төрлийн коронавирусын тэр мутацлагдсан гэдгийг бүртгэгдсэн орнууд эргээд энэ дотоод зохион байгуулалтуудаа аваад эхэлж байгаа юм л да. Манайх гэтэл яг үнэхээр тэр нэг дельта байт юм уу, альфа байт юм уу, бета байт юм уу, тэр мутацлагдсан вирус нь яг халдаж орж ирээд халдаад тархаад яваад байгаа мó гэдэг нь тодорхойгүй. Ер нь 2 жил бид нэр хөл хорионд байсан. Би анханасаа хөл хоройг яг хүүхний хувьд хөл хоройг бол энэ хатуу хөл хоройг бүр ингэ хатуу хөл хоройг бол эсэргүүцсэн ирсэн. 2 жил одоо энэ бизнес хэрэглэдэг, яг ажил хийдэг, хөдөлмөр хийдэг хэсэг нь 2 жил энэ хөл хорионд чинь зодуулж өнөөдөр хүрч байгаа. Манай телевизээр гарсан, манай НТV телевизийн мэдээгээр гарч илж нэг их эмэгтэй бүр ойлоод ярьж илэн шүү дээ. Үнэхээр хэцүү байна. Түрээсэндээ ингэжсэн. Одоо ингээд дарлуулад ажилчдаа халж чадахгүй ингээд хаалаа. Ингээ хааж яана, бизнесийг хааж яана гэж. Тэгэхээр анханасаа зохион байгуулалт үнэхээр муу явсан. Муу явсан учраас 2 жил хөл хориод ямар ч үр дүн байхгүй. Вакцинжуулалт нь хоорондоо тасарсан. Бас нэг зүйл нь бид нэр өөрсдөө одоо өнөөдөр нийслэлийн нэг 70-80% нь нийслэлийн иргэдийн нэг 70%, нийслэлд байдаг хүмүүсийн иргэдийн 70-80% нь одоо нэг 2 дугаар тундаа ороод 90 орчим хувь нь бараг 1-р тундаа орчиж байгаа юм ба та. Бүх орон даяараа бол нэг сая 700 мянган насан турш хүн хийлгсэн байна. Тэгээ үлдсэн тэр насан турсан хүмүүс, тэр үлдсэн хүмүүсийн яг юу хүлээгээд байгааг нь үнэхээр ойлгохгүй байна. Яг юу хүлээгээд байгааг нь ойлгохгүй. Одоо энэ нэг хариуцлагын гэрээгээ яриад байгаа шүү дээ. Энэ үйлчлэгээний газрууд, хоолны газрууд ингээд хариуцлагын гэрээ хийнэ. Хариуцлагын гэрээ гэдэг нь юу гэж юм гэхээр ингээд танах үйлчлэх одоо өөртөө үйлчлэх хүмүүсээ одоо вакцины тун тэр PCR шинжилгээнийх нь одоо юу гэдэг хариу энийг ингээд тогтмол шалгаач ээ. Тэрийг ингээд хариуцлага өндөр байгаач ээ. Хэрвээ тгээгүү байгаад хариуцлага алдсан байх юм бол хариуцлага тооцъё. Тэгнэ гэж үзээд үнэхээр хариуцлагатай байя гэж үзээд тэрийг амлаад одоо хоёр талдаа ингээд амлаад гэрээ байгуулад ингээд явах юм бол
та нар ингээ заалаараа үйлчилж болно гэдэг төр нь ингэж байгаа. Энэ нэг талдаа тулгал тийм шиг боловч нөгөө талдаа яг үнэндээ бидний асуудал. Яг үнэндээ бидний өөрсдөө асуудал. Үнэхээр нэр вакцин хийхгүй яваад байгаа тэр вакцинд итгэхгүй байгаа тэр вакциныг бүр үнэхээр хор гэж үнэхээр энэ эли балаа хүмүүсийн үгэнд орцсон ингээ яваад байгаа хүмүүс маш олон байна. Тэднэрээс ч юм болоод яг өнөөдөр яг ийм нөхцөл байдал бас үүсэж байгаа. Монгол улс бас энэ дэлхийд 20 улс одоо жишээлбэл вакцин жуулалтаа огт эхлээгүй явж байна. Коронавирусын халдвартай мөртлөө вакцин олдохгүй. Гэтэл бид нар 4 төрлийн вакцинаас сонгож шилээд зарим нь хүлээгээд зарим нь бүр муучлаад доромжлоод сууж байгаа шүү дээ. Тэгэхээр шинжилгээ ухаанд бид нар өөрсдөө ингээд эрдэмтдийн амьдрал насаа зориулаад ирсэн энэ тэр цагаа зориулаад судлаад гаргаад ирсэн юмыг баахан тэнгэр мэнгэр яриад бурхан яриад умдаар дүдээрээс зогсож ийн гэдэг бол үнэхээр эмгэнэлтэй. Тэрнээс болоод энэ хариуцлагын гэрээ гэдэг асуудал үүсэж байгаа. Бизнесүүдэд явуулмаар байна. Ихтэй хүмүүсийн хооронд нь тааралдуулмаар байна. Энэ тохиолдолд яах ёстой юм гэхээр яавал яг тэр вакцина хийсэн хүнийг тэр зааланд оруулах вэ гэдэг аргыг сүүгчилж байна л да. Энэ өөрөө бизнесийг яг нэг талаас хаагаад байгаа зүйл гэж харагдаж байгаа. Нөгөө талдаа үнэхээр энэ хүмүүсийг л хариуцлагатай байлгая гэж байгаа. Манайхаас бусад орнууд ингээд дэлхийн орнууд ингээд яагаад хөл хорой тавьсан ч гэсэн цагийн хязгаартай ингээд байна гэхээр хүмүүс нь өөрсдөө зайгаа барьж мэддэг. Ядаж ороо зайгаа барьж мэддэг. Маска зүүж мэддэг. Нэгэндээ шаардлага тавьж мэддэг. Би хүнд лай олчихгүй дээ гэж боддог. Өөрийгөө хамгаалж чаддаг. Тэм учраас юм байгаад байгаа. Одоо бид нэр болохоор яаж юм гэхээр вакцин хийж эхэлснээс хойш одоо хэдэн сар болж 5 6 сар болж шүү дээ. Тэгэхэд одоо хүртэл 90% ч хүрээгүй явж байна. Одоо болтол. Тэг яг нөгөө хэд нь юу хүлээгээд байгаа юм гэхээр нөгөө фэйсбүүкээр ингээд нэг талбай малбай дээр орилоод байсан анаа нэр энэ вакцин бол туршилт мөршилт юм сонин юм ярьдаг. Ийм анаа нэр. Тэдний үгэнд итгэдэг энэ хүмүүсээс болвол яг гүц дархлаа чинь ингэж тогтохгүй байсаар байгаад дараагийн мутацтай баригдчих шиг байна л да. Тэг яг үнэхээр одоо юу гэнэхэд байна гэхээр энэ засгийн газар заралмаар байна. Яг үнэхээр манай тэр дельта бета байд юм уу энэ вирус нэг орж ирсэн юм уу ирээгүй юм уу? Орж ирээгүй болвол одоо ингээд 60-70% 2 тонн вакцинтан бол энэ өндөржүүлсэн бэлэн байдлаас суллаач. Бизнесүүдэд явуулалт 2 жил хориглоо гүрийж одоо ихнээсээ уйлаад дампуурч штэ. Энд чинь бас арт юм мөн штэ. Тэгээ нэг нь ингээд нэг коронавирус ковид халдаахгүй гэж хамгаалж байгаа нэрээр ковидоос өөр стресс өөр тэр янз янзын өвчлөл чинь өөрөө ингээд амьдралын баталгаа амьдралын чанараас шалтгаалдаг байхгүй. Тэр өвчлөлүүд рүү түлхэж штэ. Зөвхөн бизнесээ дампууруулаад тэр олон жилийн хөдөлмөр тэр бүх юм алдсныхаа төлөө тэр хүн эрүүл мэндээр хэрхэн хохирж байгааг тааж мэдэх аргагүй шүү дээ. Маш их хохирол амсаж байгаа баталгаатай. Хинч дампуурч үтсэн, хинч юучгүй болж үтсэн. Би өөрөө сайн мэдчихэв. Маш хэцүү байдаг. Би өвдөөл эхэлдэг шүү дээ. Тэгэхээр ингээд ковид биш бол бус тиймаараа өвдөжсэн ч үгчсэн ч хамаагүй гэдэг шиг ийм рүү түлхэж байгаа. За хэрвээ тэр дельта, бета, альфа байт юм уу? Тэр өөр мутацлагдсан вирус нь Монголд ороод ирсэн юм бол бүр наадам хийн хэрэг байхгүй шүү дээ. Жишээлбэл. Тэг юу н амар тодорхойгүй. Тэг гаргаж байгаа шийдвэрүүд нь уйлдаагүй. Та нарын нэгмүрд бид нэр ингэж ажиллана гэж байгаа юм шиг. Яг энийг бол хүлээн зөвшөөрч өмнөхөр чадахгүй болохгүй. Энийг бол хүлээн зөвшөөрч. Хичнээн дуртаач гэсэн хэрвээ нэг л удаа бид нар энийг ингээл нэг ийм нэг дабл стандарт гэдэг хэллэг яриад байгаа юм л да. Энэ дабл стандартыг бид нар ингээд хүлээн зөвшөөрөөд 1-2 удаа татамжтайгаар олон явуулаад эхлэх юм бол бид нар цаашдаа байнга 2 шатны дүрм үйлчлэнэ гэсэн үг. Биднэрт нэг өөр, дараагнэрт нэг өөр. 2 дүрмтэй болно. Бүр ангийн систем үүсч эхэлж байгаа байхгүй. Үүсэх байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүдийг бол огт хүлээн зөвшөөрч болохгүй. Нэг зангаараа баймаа л гэдэг ингээл би одоо ийм хүмүүс тайлбар одоо энийг ойлгодог хүмүүс бол олон байгаа. Ийм хүмүүс тайлбар хэлэхээсээ бүр жоохон залхаад сонь санагдаад байгаа. Хөөрээд байгаа юм шиг юм яриад. Худалдагдлаа барилаа. Худалдагдаад байсан юм өндөө байхгүй. Наадам үзмээр байгаагаа бол үнэхээр одоо ингээд бид нар нэг одоо надад тавиад байгаа шаардлага та нар нэг энэ хүмүүс зарим нэг хүмүүс өөрсдөө бодоод үзтээ. Зүгээр л дахин шүү дээ. Одоо ингээд бид нар надад ийм шаардлага тавиад байгаа нэг зангаараа байгаа ч нөхөрлөлтөө үнэнч байгаач гэх мэтчлэн
Өчтөр үеэд л өнөөдөр ингээд байгаа хүмүүс өөрсдөө амар жижигхэн байгаагаа ойлгох хэрэгтэй. Та нар бол яг тэгж ярьдаг хүмүүс бол та нар өөрсдөө бодоод өөрсдөө юу гэдэг яадаг вэ гэхээр хүнийг нэг сайн юм хийнгүүт нь энэ бол гайхамшигтай хүн гээд тэрч аваад бусад бүх асуудлыг миний хүүхдийн бас өнөргөө гэдэг шиг бусад одоо ингээд юм бүр алдаа туталтлыг дээр нүд чих нь алга болоод тэгээд дэмжээ явдаг юм сохор хүмүүс. Эсвэл бол нэг муу юм хийнгүүт энэ тэржигтэй муу юм ингээд үзэн ятаад туушаад эхэлдэг. Яг аягтай цайшиг нэг тал руугаа бүтнээрээ урсчдаг. Эсвэл нөгөө тал руу хазаалангууд нөгөө тал руугаа бүтнээрээ урсчдаг. Гэтэл хүн өөрөө ингээд 10 юмнаас бүрдэнэ. Жишээ татъя л да. 10 юмнаас бүрдэнэ. Хүн өөрөө 10 зүйл хий гэж бодъё л да. Нэг нь зөв байж болно, нэг нь буруу болно. Нөгөө нь зөв, нөгөө нь буруу. Юмыг ингээд цулаар нь хараад бөөнөрөө сохроор дахин шүтээд эсвэл сохроор үзэн яддаг болохоор бусдыг яг тэгж ингэж ойлгоод байгаа. Намаа хүрэл сүхтэй ажилласан, хүрэл сүхтэй дэмжсэн, яасан хийсэн, энэ бла бла. Ингэж дэмждэг юм. Зөв бол зөв, буруу бол буруу. Би 2 бараг 3 жил болох чинь 2 жилийн өмнө тэр одоо сайжруулсан түвшин дээр би хүрэл ерөнхий сайдыг байхад нь энэ утааг манайх 9-10 жил ингээд шийдэж чадаагүй. Утааг багсгасан, браво гэл. Энийг дэмжээ явъя гэж хэлжсэн. Тэрний дараа чөлөөт эдийн засаг байхгүй гээл тэгт нь энэ бол болохгүй, тийм буруу, ийм балаа юм ярьж болохгүй ерөнхий сайтай л гэжсэн. Тэрнээс өмнө бид нар уулзчихсан, нүүр төвлөө төртөл уулзчихсан. Хоол хувааж идээд хундаг хүртэл тулгаж үзсэн. Гарч ирээд маргааш нь шүүмжилдэг. Энийг л хэлээд. Хүн сайн юм хийвэл сайн. Муу юм хийвэл муу. Буруу юм хийвэл буруу, зөв юм хийвэл зөв. Цулаар нь эсвэл бол одоо яг энэний нэг хүний нэг үйл ажиллагааг дэмжингүүт за энэ тэрний хүн. Эсвэл энэтэй ингээд хайрцаглалын холбоотой анд нөхөр болцсон ингээд. Маргааш нь шүүмжлэнгүү чи яасан бэ? Эсвэл уруугч, эсвэл төөлбөргүй барьцгүй. Ингэж хэлдэг хүмүүс өөрсдөө таг дүлий, таг сохор шүтлэг ярьдаг хүмүүс. Нэг хүнийг ингээд тэр чигтэн дахин шүтдэг ингээд хэлгүүдүүлээ балаа болоод дахин шүтдэг. Эсвэл нэг хүнийг ерөөсөө нэг л юм дээрээс нь болоод тэр чигтэн бүхлээр нь үзье яадаг. Гэтэл нөгөө хүн сайн шанаа зөндөө өгдөг. Юмыг ангил салгаж, сайн мууг нь ангил салгаж харж чаддаггүй юм. Ийм хүмүүс л надаас нь ийм яриад. Хөөрийгөө даргад очоод наалдцдаг, даргатаа нөхөрлөдөг сэтгүүлч гэж байдгүй юм шүү дээ. Байж болохчгүй, боломжгүй байхгүй да. Бүр болъё гэсэн ч боломжгүй байхгүй. Энэ сэтгүүлч гэдэг чинь дарга олон нийт хоёрын хооронд яг байж сэтгүүлчээр ажиллах боломжтой байдаг. Аль нэг талд нь гарч болдгүй. Бүр болъё гэсэн ч болдгүй юм аа. Тэгээд амар худалдагдсан энэ төр гэл өөртөө нэг аяг хоолны манай ер нь би олон залуучуудыг мэднэ. Мэргэжилт нэг залуучуудыгаа ч мэднэ. Ер нь ингээд нөхдүүдийг мэднэ. Жохон гайгүй хүмүүс ингээд жохон том хүмүүстэй игээд уулзаад аяг хоолны л хүмүүс байдэн шин. Аяг хоол хамт идэл тэгэл байхгүй шүтчихнэ. Гой хүн байлээ. Нүдэнд дулаахан. Тэгээ шүтчихнэ байхгүй. Нөгөөх нь яаж исэн ч байхгүй. Өөрт нь эсвэл нэг жоохон туслангууд энэ надад тусалсан. Маргааш нь өөрийг нь хорлоноо байна огтхон өчтөр надад тусалсан. Яг тийм хүмүүс над руу одоо яг ийм ярьж байгаа. Би тэдний юу гэж хэлэхийг огт тоохгүй. Би өөрөө бодож байгаа, би тэгж бодож байгаа учраас тэрийг л хэлнэ. Тэрнээс нэг тийм юм угаасаа намайг эртний мэддэг хүмүүс мэднэ. Би тийм хүний үгээр яваад идэх ч хүн бас биш. Тэг боломжгүй юм чи. Болдгоо байхгүй. Одоо над руу ингээл томрол чи ингээд өөрийнхөө байсан ийм ярьж байгаа хүмүүс. Та нар бол зүгээр яг үнэхээр энэ том дарга нартай нэг аяг хоол идэл таг болно. Өөдөөс нь та нар ихцэлж харж чадахчгүй. Зүгээр хоёр хүн хооронд нь салж чадахгүй. Тааралдаад гараа бариад зураг авах бол яг тгээ явна. Тийм жижигхэн гарууд бусдыг яг өөрсгөө бодоод тэгж жижигэрдэг гэж ойлгодог байхгүй. Яг тэгин та нар. Над руу ингээд томроод энэ сошиалараас ингээд томроод. Аяг хоол ресторанд ороод өөрийг нь жоохон дайлал, өөрийг нь жоохон
жоохон хөөргөөл ингэнгүүт л танаа зүгээр шууд ингэнэ. Юм асуухчгүй өөдөөс нь тулаад харч чадахгүй та нар. Тийм хүмүүс л хүнийг одоо хүний халаасан дурддаг, худалдагддаг, модалдагддаг ийм ярьдаг. Өнгөрсөн сонгуулиар намайг хөрөлсөхийг дэмжсэн гэдэг. Би хөрөлсөхийг дэмжээрэй гэж бүгдийн аль юу ч хэлв. Би гурвуулангийн дэмжээг. Нөгөө хоёр гол бүр Эрдэнэ гэдэг хүнийг бүр авч хэлцээчгүй. Инхбат гэдэг хүнийг бол үнэхээр тийм нэг гомдолдог хүн бол монголоор нэг байгаа. Жохон мэдлэгтэй гомдолдог хүн монголоор нэг байгаа. Би өөрөө бүр лайваар хэлжээс би оюун эрдэнэ гэдэг энэ залуу ерөнхийсэд гадаад дотоод сургууль төгссөн. Шинэ үеийн залуу, дунд үеийн залуу байна. Бас юмыг арай өөрөөр хийх байх, олон жил төлөвлөж байгаа тэрийг хийх байх. Хэрвээ хөрөлцөх ерөнхийлөгч болоогүй бол оюун эрдэнэ намын дарга болж чадахгүй байхгүй. Намын дарга болж чадахгүй бол ерөнхийсэд бүтэн хүчээр ажиллаж чадахгүй байхгүй. Гэт ингээд оюун эрдэнэ бас дэмжижсэн чи өнөөдөр ингээд нэг ийм шийдвэр гаргаж суудсан. Ял урам хугалж байгаа. Дэмжин гэдэг чинь бүхлээр нь тэр хүнийг ингээд оюун эрдэнэ бол нүдэн дулаахан залуу мундаг ингээ хайрлна гэсэн үг огт биш. Энэ төр гэдэг чинь хүн биш, энэ шийдвэр бодлого шийдэл байхгүй. Тийм учраас нэг шийдвэр бурууг нь хэлнэ. Зөв бол зөвийг хэлнэ. Би энэ ойлгоход амар хэцүү зүйл юусоо биш шүү дээ. Хэрвээ өнөөдөр бид нэр яг үнийг хэлэхэд чин үнийг хэлэхэд өөр намаас аль нэгнээс нь арчсан намж угаасаа эрдэнэ бол ялах гэж өрсөлдөөчгүй юм. Та нар тэр санал өгсөн тоог нь зүгээр хараад үз. Арчсан намын гишүүдийн тал нь эрдэндээ өгөхгүй юм шүү дээ. Бид нэр бүгдээрээ үзсэнээс үзэл бодлоос урвсан гэж бодож. Үгүй шүү дээ. Энэ хогийн юмнаас намаас салгаж авъя. Намаа аврыг гэж байгаа байхгүй. Эрдэнэ саналаа өгсөн хүмүүс бол ардын нам саналаа өгсөн. Өөртөө ч мэдхгүйгээр ардын намын ялтын төлөө саналаа өгсөн. Эрдэнэт. Инхбат гэдэг хүн гарч ирсэн мэд энэ хүн лид хийж ирөөсөж чадахгүй. Би баталгаатай, би өөрөө ярьслага гэдэг баталгаатай л. Хүний өдөөс хараад хэлцээрээ ширээнд сууж чадахгүй. Тэм учраас одоо ингээд нэг сөрөг хүчний ерөнхийлөгчтэй ер нь баг хоёрхан тохиолдлоос хойш энэ 6 ерөнхийлөгчээс хоёрхан тохиолдлоос бусд нь дандаа сөрөг хүчний ерөнхийлөгчтэй байсан. Тэгээ тэр үед нэг хяналттай байдаг юм шиг юм яриад байгаа. Хяналттай байдгүй юм. Битүү хөвөлдаан дунд байдیں۔ Тэгээ сөрөг хүчинд хөвөлдчихдэг учраас нэгээ шүмжлэгч тухай ойлголт байдгүй. Ингээд хоосон улс төрчөөд чиний миний яриад ингээд бид нэр тэр донд нь засгууд огцроод тэрнийх нь хохирлын дандаа ард түмэн амсч яадаг. Тэгээ дандаа эрх баригч тэр парламентын эрх баригчд нь юу гэдэг вэ гэхээр парламентын эрх баригч нь гэдэг энэ улс төрчөөдөө энэ сөрөг хүчнээс болоод ингээд тэглээгээл нэг юм алдаага чихдэг нэг юм түмпэн хийж авдаг байхгүй. Одоо бол тэр чихтэй сөрөг хүч юм. Одоо энэ ардын намд байж тээ ерөнхийлөгч нь байна, их хурл нь байна, засгийн газар нь байна. Ардын намд бүх юм нь байна. Одоо чадахгүй юу харна. Одоо чадхынгүй харна. Одоо ингээд намууд арчсан нам амилж чадвал арчсан нам. Өөр намууд байгаа бол тэр намууд. Тэгээд арт түмэн сэтгүүлчд бүгд сөрөг хүч юм. Ямар ч гомдлох хэрэг байхгүй одоо ардын намд. Одоо энэ эрх баригчдад ямар ч гомдлох хэрэг байхгүй. Одоо юм чаддаг бол чаддгаж их нь харуул. Чадахгүй бол чадахгүйг нь бүгдээрээ харж авна. Ингээд дүнгээ тавина. Ингэж бодож сонголт хийдэг. Би одоо энийг зөндөө ярьсантай өмнөх лавьд давтан яриад байгаа. Ингэж бодож сонголт хийдэг. Би бол тэгжил бодож сонголт хийсэн. Тэрнээс би тэрийг дэмжээрэй гэж нэг ч үг хэлээгүй. Та нар тийм үг олоо гараад ирээ. Тийм болохоор ингээд өөрөө сонсоогүй бусдын амаар одоо самбуу хөрөлсөхийг дэмжээрэй гэдэг ингээд уриалаа явж исэн ч гэдэг юм бусдын амаар сонссон юм а бити над руу тулгаарай. Өөрөө хайгаад үнэхээр сонсчдг юм бол би зүгээр хунчир үгүй. Хунчраа шагнаа. Тийм байгаа. Тэгээд энийг засгийн газар түрүүнд дахиад давтаад хэлэхэд одоо яг тэр
Мутацлагдсан вирус нь орж ирсэн бол тэрийгэ зарлаач ээ. Тэгээ мутацлагдсан вирус орж ирэх юм бол 1000 вакцины хийгээд 1000 PCR шинжилгээ аваад наадам нэг дор ингэж хатуу хяналтанд дор наадам хийhin тэр нэмэргүй штэ. Мутацлагдсан вирус ороод ирсэн байна. Хэрвээ орж ирээгүй байгаа юм болвол энэ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгээс сулруулаа. Тэнд 1000 хүн цуглаж болдог. Хоолны газарт 1000 хүн цуглахгүй. Бисээ тоглоомын газарт 1000 хүн цуглахгүй. Аль ч үйлчлэгээний газар 1000 хүн цуглахгүй. Тоо заадаг үстэй. Тоогоо заачих штэ. Тэг өнөөдөр сулруулах юм байх гэж бодсон чинь шууд 2 сараар сонгож байгаа. Энэ юунаас айж инхээр дельта, бета, альфа энэ мутацлагдсан юмнууд нь орж ирсэн байх магадлалтай гэж бодож айж байгаа шиг байна. Тэг манай хөөстөө судлаад олоод тогтоочих чадал чансаа аюу байд. Ийм байгаа. Эмчнэр өнөөдөр ажиллах юм гэдгийг зарлж үнэхээр ядарч байгаа төлдөж байгаа шүү дээ. Аргагүй. Бүхэл бүтэн жил гарны өмнө энэ засгийн газарт дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулаад байсан. Танаад тэдэн хүн тусах юм бол ийм нөхцөл байдал үүснэ. Ийм нөхцөл байдал үүсгэд та нарт ийм хэрэгтэй шүү. Энийгээ бэлдээрэй гэсэн. Бэлдээгүү. Чадаагүй. Тэгээ одоо эмчнэр эмнэлгийн ажилт нь үнэхээр хүнд баг. Сарын цалинд сая орчим лээд юм байна. 800 мянга. Энтер байд. Тэгээ тэр цалин дээр илүү цаг ажиллаад үнэхээр төлдөж байгаа аргагүй шүү дээ. Хэлэх үг үнэхээр байхгүй. Үнэхээр байхгүй. Энэ хачаа чи хөшөө бариад хачаа чи хэрэгтэй хэрэггүй үзмэртэй үзмэргүй музей энтер барьж яхаар тэр мөнгөө эмчнэрийн цалин байлан зарцуулахгүй. Алтуу их шүү хэлж ялла шүү дээ. Тэрний гүүрийг 10 дахин өндөр үнээр гүүр тавьдаг. 1 км замыг 10 дахин илүү үнээр тавьдаг. Төсвийн хулгай хэрэгс төрсэн. Тэднэрийг хэмнээл явах хэрэгтэй шүү дээ. Зөвхөн одоо бид нар ингээл наадмын 10 тэрбум төсвөөгөл 10 тэрбумаар наадам хийхийг би өстө мэдгч хүн байна. Ер нь жил болгоныг 2 3 4 гэл ингээд өсөө яваад идэв. 3 4 тэрбумаар л наадам бол хангалттай сайн наадам хийж болдог. Энэ жил 10 тэрбум гэсэн өөртөө бишгээл тайлбарлаж илээ. Ариж 10 тэрбумаас наадам хийхгүй бах уу. Гэтэл тэр 10 тэрбум цаашаа наадам тэмдэглэнэ гэж хов яригдсан тэр 10 тэрбум цаашаа идэлт уултууд өдөр тутам тэнд явж идэг. Энийг сэтгүүлчд байнга дэлгэж ярьж идэг. Тэгээд энэ төсвийн үргэлгэн байдлыг эсрүүцээд байгаа хүмүүс тэрийг ч гэсэн дэмжиж л явах хэрэгтэй байхгүй. Байнга л ярьдаг шүү дээ. Бид нэр бас юм жоохон утга авцалтаатай өөрсдөө бас нэг жоохон аливаа нэг олон талаас нь хардаг. Цулаар нь боддгоо нэг юм. Нийгэм нь өөрөө сайхан байвал бүх юм өөрөө сайхан байдаг байхгүй. Иргэд нь өөрөө аливаа зүйлийг ойлгодог, аливаа зүйлийг илүү боддоор хардаг. Ямар сэтгэл хөдлөлгүйгээр ингэж аливаа асуудалд ханддаг. Ийм болчих юм бол бүх зүйл жигдрээд энэ төр засгийн нөхцөлчиг сайхан байж болдог. Төрн иргэнийхээ төлөө ажиллаж эхэлдэг. Ийм байдаг. Бид нэр өөрсдөө ингэж юмыг ингэж цулаар нь авч харчаал. Нэг бол үзэн ядаж хуулар тавихал, нэг бол ингэж магтан саймсарч хуулар тавихал, шүтээд л хэрэггүй штэ. Зөв бол зөв, буруу бол буруу. Ямар ч томчлол байхгүй. Ийм байгаа. Сонгуул дуусаад эрүүл тархиндаа орчиж гинэ. Би ер нь их хүний нэг өглөг авлага тийм юм дээр нэг явж үзээгүй дээ. Үзэхгүй бах уу. Одоо би 30 жилийн гарцсан. Тэг нэг хөөрцөж гүйдэг нас нь өнгөрсөн. Өнгөрчин. Зөв бол зөв, сайн бол сайн. Тэрийг хэлээл явна. Тэр үедэндээ худалдагдсан гэж үзнэ үү? Урвлаа гэж үзнэ үү? Барьцгүй байна гинэ үү? Одоо тэгэл тэр хүмүүсийн өөрсдийнх нь бодож байгаагийн хэмжээл тэр. Би бол энэ хилдгээ хэлээл ярьдгээ яриад явна. Ийм ямар ч байсан ийм давхар стандарттай ийм дүрм мөрдөж нэг талдаа наадам ээж нөгөө талдаа хоригддаг ийм байдал байж болохгүй. 151 мянган хүн ажлын байраа алдаж байна. Өнөөдөр байдлаар 151 мянган хүн ажилгүй болж байна. Бусад улс орнууд хөл хорионд хийдэг ч гэсэн манайх шиг ингээд тэр чигтэнд хааж маадаг юм байдгүй шүү дээ. Цагийн хязгаартай үйлчилдэг.
Үйлчлэгээний давхар стандартуудыг сайн мөрдүүлдэг. Хамгийн гол нь хүмүүс нь өөрсдөө ухамсартай болохоор тэгж чаддаг байх л та. Бас олон талтай, хоёр талтай. Бид нэр өөрсдөө хариуцлагатай бас байгаад ядаа зайгаа барьдаг. Одоо бид нар зүгээр ATM дээр зогсоход л мэдэгдэг шүү дээ. Яг үндэ биднэрт өөрсдөд нь асуудал байна шүү дээ. ATM дээр зогсож чадахгүй. Энд тэнд газар явж байгаа нь ингээл. Нялх жоохоо хүүхд чиглэгдэг шүү дээ. Юм учир ойлгодгүй хүүхдүүд чиглэгдэг шүү дээ. Тэгээ энэ бол болж байгаа л да манай шинэ үеийн залуучууд шал өөр болж байгаа. Тэс өөр болж байгаа. Тэгээд ер нь бид нэр ингээд зөвхөн энэ наадам тэмдэглэхгүйтэй асуудал биш байхгүй. Тэгээд энэ нийгэм гэдэг чинь юун дээр дөртөө хүмүүс ер нь зөвхөн амьд байх нь чухал байд юм уу, амьдрах нь чухал байд юм уу? Амьдрын гэж юу хэлтiin, амьд байна гэж юу хэлтiin? Хүн гэж өөрөө ер нь ямар амьтын бид нэр аюу олон талаас нь бодох хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй зүгээр л гэл хуулирал ерөөс юу ч бодохгүйгээр ингээл дайраад байх юм бол бид нэр хүний нийгэм биш чинь өөр амьтны сүрэг маягтай ийм юм болж боддгоо. Мэдрэмж ярил дайраад байдаг. Сонгуулаар ингэдэг юм аа. Зөндөл хүн хэлдэг шүү дээ. Сонгуулаар угаасаа хүн болгонтой мөнгө ярьд. Сэтгүүлч нартай. Одоо энэ олонний танил манил хүмүүст. За чамд тэдэг. Бүгд л мөнгө амладаг шүү дээ. Хөдөлмөрийн үндэсний нам чамладаг. Арчилсан нам нь чамладаг. Ардын нам нь чамладаг. Өөргөө аваач зарах уугүй юу гэдэг л асуудал. Би нэг юм хэлээд байна шүү дээ. Би өөрөө нэг юм шийдээд миний замд би ингээ өөрөө нэг замаар алхачихъя л та. Би замдаа таарсан мөнгө авчна. Олсон үний олсон. Харин өөрийнхөө замаар явж исэн чинь тэнтэлт өөр зам руу дуудаа чамд мөнгө юу гэв. Энэ боломж болдгоо байхгүй. Та нар өөрсдөө дургүй юм а хүчээр хийх гэдэг үз. Яг тэгээд ингээд нэг та нар зүгээр бие үнэлэгчдээс асуул та. Яг жинхэнэ бие үнэлдэг хүмүүсээс асуулт сайхан байт юм уу гэдэг. Тэгээ аз жаргалтай байж чаддгүй гэдэг. Тэгээ өөрсдөө чадахгүй юм а бусдыг чадчихна гэж дайрах гэсэн. Хэрэггүй л дээ. Дарангуул эхлээд аль хэдийн 2 жил болжээ. Энэ ер нь өөрөө энэ пандемик энэ цар тахал өөрөө дэлхийн бүх улс орнуудын арчлалд маш хүн дээр тусч байгаа. Арчлалын эсрэг алхам хийхэд, арчлалын эсрэг ташууруулахад маш том зэвсэг болж байгаа. Энэ бол зөвхөн Монголд ч тулаад байгаа юм биш. Дэлхийн олон улсад ингэж байгаа. Сая Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден загталтаа нэг зүйлийг тодорхойлсон байлээ шүү дээ. Энэ цар тахлын үед арчлалыг одоо бөхжүүлэхэд арчлаа алдахгүй байхад онцгой анхаарч байгаа танаад өрцөгт баярлалаа гэж. Энд чинь цаашдаа хамгаалаарай гэж загчаа 3 дахь хүршин. Дэлхийн арчлалыг хамгаалдаг улс орнууд биднэрт загч чинь бас та нар бол арай ч юу орчоогүй шүү гэж хэлж байна. Одоо эднэрт нэг ингээд за их хурлын сонгуул болтол нэг 2 жил бол үлдлээ гэж бодъё л да. Одоо ингээл 100 болвол намар бол 2 жил болоход эднэрт 2 жил л байна. Яг одоо юм хийж чаддаг бол бүх чадах багж зэвсэг бүх юм нь байна. Чадахгүй бол дөнгөө тавьсан шиг тавина. Энэ бол ахиц байхгүй. Энэ бол ахиц. Тэнэс ингээд өөгчөж болчихрооч зэвсэгтэй ч зэвсэггүй ч биш. Хийх гээд байгаа юм шиг чадах юм шиг чадахгүй юм шиг нэг юм холион бантан яваад байдаг энэ байдлаас гараад бүхлээр нь дүгнээд дүнгээ тавих боломж олдож байгаа. Энэ бол арчлалд хортой зүйл биш, бүр эсрэгээрээ арчлалд маш сайн зүйл болж байгаа. Нэг нам нь бүх эрх мэдлийг аваад явахаараа бусад намаас сэрнэ, ам орон, амьлуулна. Бусад үзэл санаа нь үзэл бодлууд нэгдэнэ. Одоо та нар ингээд сошиал дээр сүүлийн нэг сар, 2 сар та нар өөрсдөө ингээд нэг сайн бодоод ажиглалтаа бүгд санаал нэгдэж байгаа юм. Тэгэл наадам дээр дийлийнхэн санал нэгдэж байна. Бүхэл юмн дээр санал нэгдэж эхэлж байгаа. Ягаад тэгэхээр сөрөг хүчин болж эхэлж байгаа. Үзэл санаа ингэж нэгдэж эхэлдэг.
Нэг тал нь бүх эрх мэдлийг авсан учраас нөгөө тал нь цул болж эхэлж байгаа байхгүй. Энэ үр дүн шүү дээ. Энийг үр дүн гэж байгаа. Үр дүнгийн хойноос л явна. Жохон алсыг харна гэдэг шүү дээ. Тэгээ алсыг харна, жохон бодож ажиллана гэдэг чинь энэ байхгүй. Зүгээр л өнөө маргаашаа нэг юм сонголт Монголд энэ зүгээр тэр үр дүн төрөх гэж байгаа л нэг шат, нэг бариул байхгүй та. Тэрэн дээр нь аваач наачаал чи ийм ингээл нэгээ та нар ингээл хоорондоо нэгийг ингээл үгүйсгээл хэрэггүй шүү дээ. Юу ч бодож сонголт хийж байгаа юм бэлээ. Одоо ингээд энэ намыг ингээд хөндлөнгөөс нь бөөнөрөө харуулсан. Энэ засгийн газартай, энэ ерөнхийлөгчтэй, их хуралтай яг хөндлөнгөөс нь хаас суу. Найзлахгүй шүү дээ. Сайныг нь сайн ажлыг нь дэмжээ явуулна. Чинь бидний сайн ажил, төрийн сайн ажлыг чинь бидний амьдрах орчинд нөлөөлж, бидний маргаашийн алхах гიშгт нөлөөлж байгаа шүү дээ. Муу ажил нь бидний алхах гიშгийг дийгэдэж байгаа. Тэрийг шүүмжлэнэ. Альч цаг үеийн төр, альч цаг үеийн эрх баригчид нэг юм ойлгох хэрэгтэй. Альч цаг үеийн төр, альч цаг үеийн эрх баригчид ард түмний хорлыг гэдэг юм. Мэдгүйгээр хорлцож болцсгүй ажил хийдэг. Эсвэл зөвхөн өөрсдийнхөө төлөө ажилдаг. Өөрсдийн эрх ашгийг өөрийнхөө аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө явцдаг. Тэр нь ард түмний хорлыг гэж бодсноос биш байхгүй. Ард түмний хорлыг гэдэг төр засаг ер нь бүх цаг үед байдгүй байхгүй. Боломжгүй. Тэгэхээр одоо бид нэр ингээ бүгдээрээ нийлээд сөрөг хүчин гэж ойлгох хэрэгтэй. Сөрөг хүчин. Энэ бол үр дүн. Ямар ч гомдлох хэрэггүй. Бүхэл нэг нам бүх засаглалыг барьж байна. Улаанбаалаараа хүүхийг оруулаач. Оруулаач гэж надтай битгий ярьжээ. Тэр хүмүүст орооч гэж хэлэх хэрэгтэй байхгүй. Миний нэвтрүүлэгч ордгоо шүү дээ. Сонгуулийн өмнө юу боллоо те? Сонгуулийн сурталчилгаа эхлэх гэж байхад хөрс өвч нь хаана очиж ярьслаа өглөө. Тэгээ би ямар лайв хийлээ? Мөнгө хүчтэй юмаа гэж хэлж байгаа хүмүүсээ та нар тал дээр мөнгө чинь амар хүчтэй баг. Өөрсдийнхөө бити дүгнэ гэж би бүр дахин хэлээ. Үзэл бодол ховраад үзэл бодлого энэ төр гэж ярьдаг хүмүүс өөрсдөө үзэл бодол гэдэг юмыг ойлгодгүй, итгэл үнэмшил гэдэг юмыг ойлгодгүй, үзэж судалж уншиж хардггүй ийм хүмүүс л байдаг. Хүнд тогтсон итгэл үнэмшил чинь алга болдоггүй. Тэрнээс эсрэг ярих юм боломжгүй байдаг байхгүй да. Чанга яраач гинэ. Уучлаарай. Энэ чихвээр яадаг гэсэн. Чихвчээ зүүж байгаад ярьдаг үуч. За өөр юу вэ? Ийм байгаа шүү. Энэ хувраад байсан юм яг үндэ байхгүй байгаа шүү. Дэрэг тэгэд харж байгаа хүмүүс нь харж байгаа. Энэ амар ойлгохгүй нэг зөөхөн хэдэн хүмүүс тайлбарлаад ямар ч шаардлага байхгүй. Би ер нь нэг тийж тайлбар тавьж ингэдэггүй. Карьераа яаж босгоно доо. Би карьерийн хойноос үнэхээр явдггүй шүү. Нэг л юм хэлье. Карьер марьяарч гэж. Би өөрөө энэ ажилдаа дуртай байхгүй. Тэгээ дуртай юмдаа би бүр ингэ шатаж ажиллаа гэдэг байхгүй. Ингэ дуртай юмдаа яг дуртай ажиллаа амар дуртай хийдэг байхгүй. Тэрнээс биш би ингэ тоогдох гэж одоо ингээд хүмүүс намайг дэмжээд ингээд намайг ингээд хүрээлээсэ мэ. Тэгээд ингээд тэнгүүд тийм хүмүүс чинь нөгөө хүмүүс нь хүрээлэхэ болонгууд бүр ингээд зовж шаналаад амьсгаа болдог байхгүй. Тийм хүмүүсийг популистууд гэдэг юм. Би хүмүүсийн юу гэж бодож байгааг үнэхээр анхаарал хандуулахгүй. Миний талаар юу гэж бодож байгааг. Дэлхийн хамгийн том шорон бол хэн намайг юу гэж бодох бол гэсэн бодол. Өөрөөр хэлбэл тэр намайг тэгээ бодчихгүй, энэ намайг ингэ бодчихгүй гэж бодож эхэлсэн цагаасаа чи эргчлөөгүй. Ямар ч эргчлөөгүй. Чи зүгээр соронгийн хоригдол яг эргчлөөтэй юм шиг бол чи хамгийн зовлонтой хүн болж хувирна. Бүхэл бүтэн ам биеийн тусдаа заяатсан ээж аваас заяатсан байхад би одоо ингээд нэг зарим нэг мангар хүмүүсийн бодолд тааруулах гад тэрийг хаашаа тэдний бодолд аваач нийцүүлэх гэж ингэж эргчлөөгөө бүхэл бүтэн тусдаа хүмүүст тийм байхгүй. Та нар ч гэсэн битээ тэгж байгаарай.
яг өөрөө чинь зөв гэж бодсон болгон зөв байдаг шүү. Яг өөрөө зөв гэж бодсон бол тэрэндээ зөв л гэж итгэж найдах хэрэгтэй. Тэр чинь чиний амжилт байдаг байхгүй. Тэгэхээр ингээд нэг юм яг өөрсгөө ингээд нэг ийм хүмүүстэй харьцуулах ямар шаардлага байхгүй. Би энийг бол зөндөө тэр клуб хаус маас зөндөө ч ярьсан дөө. Эдгэрсэн үү л одоо гэнэ гайгүй. Эдгэрсэн. Энд дархлаа амар унгаад юм байна. Зөөлөгч чинь. Унгаад юм байна гэж одоо тэгэхээр байгаа бүх дархлаа коронавитой үзэлцчихэр. Ингээл дархлаа унаал жоох ядраал хумхаа гараал эхэлт юм байна. Тэгэл хунчраа уугаал хөвтчихээн. Хунчрал дархлааг бол супер сэрэг хамгийн гол нь нөгөө нэг өвчин ковид авсны дараа тэр эргэтний системд үлдээдэг хор хохирол эсрэг бол хунчрал үнэхээр сайн үйлчлэгтэй. Энийг би хэлээд байгаа юм чи. Та нар Astragalus mongolicus, Astragalus membransis гэдэг ингээд яг шинжлэх ухааны нэршлэр нөөжтэй хайгаад үзэх хэрэгтэй. Айл 70 дон судлагдаад дууссан гайхамшигтай орон. Яг юунд үйлчлдэг юм. Яадаг гэдэг тодорхой биш. Л одоо яасан ман бүкс мөнгөн дээр мөрдсөн үү? Одоо гонгнох хэрэггүй гэнэ. Миний анд тэгэл хөөрхөн мөнгө цөнгөө яриад наагаараа уйлгна байж да. Надтай юу хэдийг авсан бэ? Мөнгөө яаж ин яаж ин гэдэг хүмүүс зүгээр л ингээ хүн мөнгөтэй болчих үү тэгэл өөх гээд өөлөх гэдэг байхгүй. Тийм болохоор та нар одоо уйл. Тэг хүний мөнгөтэй болчих үү дээ, энэ мөнгөтэй болчих уу, энэ яач уу ич үү гэл ингээл хүний хөрөнгө тоолоод явж байгаа гараад бол тэгэл тэр доороо сайхан уйлаал, уурлаал тэгэл шүлсээ гойжуулаад тэгэл явж явах хэрэгтэй. Их эртнээс нүүсэн хүн л дээ. Нүүдэлдээ чи гинэ. Хин ханаас нүгдэ намайг ингэс ч анх гараад ирсэн чинь элбэгд орж яхах л гэсэн. Дараа нь Баттулгын хүн болсон л явж исэн. Одоо хөрсөхийн манай ингээл та нар ингээл намайг хин хинээч хүн болгоод ит. Ингээл яваад байгаа шүү. Яг үнэндээ би зүг бол зүг, буруу бол буруу гээл яг өөрийнхөө гол зарчмыг баримтлаад байнга хэлдэг тэр зарчим гэдэг юм баримтлаад явж байгаа шүү. Өөрөөсөө урваагүй үдэг хэрж байгаа баярлдаг шүү. Гол юм яар гэнэ. Гол юм ярьсан сайхан урж чи битээ загнаад гар. Хончрыг өдөрт яаж уудаг вэ гэнэ. За одоо хончрын реклам болж хүмүүс ууралж гоо. Дэлгүүрүүд дээр байгаа заавартайгаа байгаа. Тэм учраас энэ нэг засгийн газар дахиад шаарддаг гол юм яар гэсэн үнд хэлэхэд манай тэр мутацлагдсан вирус нь орж ирсэн бол наадма бойл. Орж ирээг бол өндөржүүлсэн бэлэн байдлаа багасгаад зэрэглэлийн бууруулад нийтээрээ наадма хийя. Монгол улсад ковид орж ирээд халдварлаад тархаад нийтээрээ халдаад хүн амын хэдэн хувьд нь халдаад яах их бүх юмыг жил гарны өмнө дэлхийн эрүүл мэндийн байгууллага бидэрт гаргаад өгсөн. Одоо цочоод балмагдаад уйлгнаад байх ямар ч шаардлага байхгүй. Олон 10 сая хүн амтай байгаа биш. 3 сая хүн амтай. Насан турш нь 2 сая хүн байна. Нийслэлд нь сая 500 мянган хүн амьдарч штэ. Тэгэд ийм газар 2 жил хөл хориол ингээ паниктаал цочоод дэлбэрээд байгаа. Үнэхээр тэр мутацлагдсан вирус нь орж ирээгүй бол одоо энэ 60-70%, 80% вакцин хийгдсэн учраас одоо бүгдээрээ зэрэглэлээ багасгаа явъя. Одоо орж ирчээ тэр мутацлагдсан вирус нь орж ирчээ өвчлөл буурахгүй бүр хүндрээд насваралт нэмэгдээд байгаа юм бол наадмаа бойл. Ямар сонин шийдвэр гаргаад байгаа юм бэ? Энэ 30-аар тэр өнөөдрөөр энэ дуусах байсан шүү дээ. Энэ өндөржүүлсэн бэлэн байдлыг чинь зэрэгнэ. Буурах байсан. Энэ үйлчлэгээний байгууллагууд хоног тоолоо хүлээж ийсэн, ажиллаа хийхээс ингээ хүлээж ийсэн хүмүүс чинь маргаасаас ажилдаа орох байсан шүү дээ. Тэгээ наадмаа хийя. Би бүр наадам хийхийн түүс. Бөхөө үзхийн түүс байгаа байхгүй. Гэтэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгээ өргөжлүүлийг бүр 2 сар өргөжлүүлэх гэж байгаа юм бол тэр наадмаа бойл. Тэнэг ямар ч авцалдаагүй шийдвэрүүд хинт хэрэгтэй юм бэ? Үнэхээр мутацлагдсан вирус ороод ирсэн бол тэр дор хаяж 2000 хүн наадмар чинь тэр бүхэн дэвжин дээр чинь цуглана. Тэр хөөдлөөдөг тэр чинь цуглана шүү дээ. Хоорондоо тааралдана шүү дээ. Нэмэргүй шүү дээ.
Тэр мутацлагдсан вирус орж ирэх юм бол одоо хангалттай дархлаажаад вакцина хийлэгдсэн тэгвэл одоо тэг зэрэглэлээ бүрэл амьдралаа бодолтой. Бид нар 1400 хүний амийг аврахын тулд 151 мянган ажлын байр гэдэг бол 151 мянган хүн ба түүний ар гэрийг өөр бусад эрсдэл рүү түлхэж байгаа. Энийг одоо ирэх биш энэ манайсаа л тэнэг усууд байг гэж шинжлэх ухаан мэдлэгтэй эрдэмтэн тэр зөвлөхүүд нь хилдэг л байлгүй дээ. Үнэхээр аимхаа байгаа байхгүй. Зүгээр л ингээд арт түмэн өөдөөс нь босоод ирэх үедээ л айдаг өнөө маргааш нэг ингээл энэ ажлаа алдчих үедээ л айсандаа л ийм хорлонтой шийдвэрүүд гаргаад байгаа би мэдчих. Айсандаа л ийм хорлонтой шийдвэр гаргаад байгаа. Аимхаа. Манад ингээд нэг тас идэл шийдээд өөртөө ингээд нэг ийм зөрөгтөх шиг одоо эднэрт бүхэл юм байна штэ ардын намд. Бүх эрх мэдэл нь байна штэ. Өгснөөсөө хайгаад идэв, юунаас хайгаад идэв. Одоо бид нар ингээд та нарын 3 жил одоо үлдсэн нэг 2-3 жил энэ эрх барьж байгаа төр барьж байгааг сайн хараад дүгнээд аваарай. 24 онд сайн бодоорой. Өнөөдрөөс эхлээд хараарай танаа. Сая сонгуул дууснаас эхлээд. За их хурлаа авцсан, засгийн газраа авцсан, ерөнхийлөгч авцсан. Бүх ажлын баг зэвсэн гарт нь орцсон. Ямар ч гомдлох, гоншигнох зүйл байхгүй. Ингээд ажлыг нь та нар хараарай. Тэгээ дүнгээ 24 он тавиарай. Ингэчээд 24 онд одоо ингээл энэ манаа нам гэл ямар ч байсан нөгөө намаа ягаад миний ах トゥ миний нутгийн эсвэл миний найз. Эсвэл нэг удаа уулзаа хоол идэ үзсэн гайгүй хүн. Ийм тэнэг байдлаар ингэж асуудалд ханддаг. Тийм учраас ингээл тийм ингээ ингэсэн учраас нэг санагдсан учраас байнга дэмжин яаж тэнэгцэн дэмжин. Эсвэл бол ерөөсөө л миний нэг дургүй хүн өгсөөл миний энэ бол ерөөсөө л нэг үйлдэл таалагдаагүй. Энэ өстой тэнэг гаргаал ингээл тэр чигт нь үгүйсгээл ингээл толгойгүй юм шиг л. Маш олон талаас нь бод. Аливаа хүн гэж ерөөсөө битгий харж ил. Тэр хүний үйлдэлийн төр зэсгч нь хүн биш байхгүй. Хүрээсээ хулцгар штэ чи яаж долоолоо хэлж байгаа үгэнд ямар ч үнц нь байхгүй. За яах вэ? Долоогод исэн юм бол байхчгүй. Долоогчгүй байх. Би айл эрт ер нь зөндөө айл эрт танилцсан шүү дээ. Эзэнээс л би чам сэтгүүлчээр ингээд нэг одоо 13-4 дэх жилдээ ажиллаж штэ. Эзэнээс л тань цуг суугаал хоол итэл тоглоом тоглоол. Хундаг тулгаж нэг ширээн сууж хундаг тулгаж хүртэл үзлээ. Тэглээгээд айл эрт тэр өнөөдөр ерөнхийлөгч болно гэх хизэнээс л мэдэн штэ. 90% гайгүй ирэх надтай санагддаг. Харин зүгээр сайн улс төрч мэдлэгтэй хэсэгтэлтэй бол би мэдэхгүй. Мэдлийг бол өстой мэдэхгүй. Хэцүү бах. Тийм байна. Өдөрт нэг зураг гэдэг шиг юм да. Харин тийм ээ яг тэгээд л. Наадмаар хүүхэд мориноос унж эндэх асуудал гарвал хэн хариуцах вэ? Ээж аав нь зөвшөөрөөд морин дээр мордуулж чинь хүүхэд өөрөө бас унаач хүүхдүүд чинь өөртөө морин доктортай байдаг шүү дээ. Би бас нэг багтаа хөдөө явж исэн бас хурдглаа өнө хурдмөр унж үзчихсэн. Нацалдж исэн. Бүх улчий гэж бодож исэн болохоор юмны бас наад захадхыг гадарлаад байгаа мó. Хүчрхийл байт юм уу? Дур сонирхол байт юм уу гэдэг юм гадарлаад та тийм тэр хүүхдийн хүчрхийл талаас ярих юм бол зөндөө юм ярих учраас тэрийг би одоо ярмааргүй нөө. Цаадуул чин тэнэг биш чамааг ямарыг чин мэдээ тоогоогүй шүү дээ гэсэн ч үгүй. Чи ганц хоёр юм асуухаар хэрүүллийн уншаад хэрэлдээ далга болчих юм аа. Үгүй тэгэл асуултанд дандаа тийм л байна чи бид яах. Тэгэхээр л асуултаа. Чи бол хизээж зүү ярих хүн биш дээ. Гараад талбайд очиж үсгэлэн зарлаа ч гинэ. За үсгэж үзэх нь намайг бас. Хүн чанараа авъя миний дөө гинэ. Би чиний хүн чанараа авсан. Амжилт хүсье баярлалаа.
Асуултанд хариул яал одоо самбаг байна. Тэгээ асуугаач. Эргүүд олдоо шууд заа. Та нар ингээл дарамжлаад би тоохгүй. Та нарын дарамжлал янз янзын дүгнэлтээс тоодог үл өдийг алга болчихор хэмжээний л дарамжлал авлаа шүү дээ. Би хүний юу гэж бодох ерөөс тоохгүй ш. Дуртай юм хийж байгаа юм чи. Нэвтрүүлгээ хийгээрэй хийнэ. Намраас нэвтрүүлгээ хийнэ. Боловсролын багцхуйл орсон байна. Чуулганаар орсон байна. Боловсролын бодлого одоо хүртэл зарлагдаагүй байгаа. Яг яа гэдэг юм. Яг ямар шинжилгээ хийгээд байгаа. Яг яа гэдэг нь тодорхойгүй ахын асуудлууд яригдаад байгаа. Боловсролын хуулийн хилцүүлэг хилцэсгийг шийдсэн. Намар хилцэх нарийн чуулганаар. Боловсролын сайдтай чадвал дахиад нэг ярилцсан да. Бидний амьдарч байгаа нийгэм яг ямар нийгэм бэ? Хөгжиж яваа нийгэм. Нийгэм болж яваа нийгэм. Манайх яг хүний нийгэм болцсон гэхэд хэцүү шттэ. Өөр нэгнийхээ үзэл бодлыг төлөвшөөрөхгүй дайрал чи над чиг бодсонгүй л зодж алах гэдэг чи хүний нийгэм болоогүй байна л гэсэн үг. Болж байна. Хүний нийгэм болж байгаа. Манай залуучууд дүүнер бол аимшигтай гоё байгаа штэ. Ямар гоё гэж бодно. Өөрийнхөө хэрэгчлөөтэй бусдыг хүндэлдэг. Наад бол чи нэвтрүүлэгч орохгүй юм. Ордгоо штэ харин. Та нар мэдэн штэ. Миний нэвтрүүлгийг үздэг хүмүүс бол ер нь гадарлан дөө ирдгүү штэ. Үс яга бууралдаа гэнэ. Энэ харин митмэний дутагдал юм уу? Тийм л байна. Нас нь арайч бас бууралдах болоогүй л юм. Наадам хийгийг дэмжиж байсан л одоо өнөөдөр наадман болёо гэд байсан уу гэнэ. За энэ лайваа сайхан уграагаад үзчихээрээ. Тэм хөвөрч хөрвөөд байгаа юм юусоо байхгүй ш. Оюун болдын цолыг хураахгүй болсон юм уу нэ. Өршөөлийн хөл батлагдааг байгаа. Зөв тийм санал орж ирж илээ. Өнөөдөр байнгын ороо хуралдаад энийг хаалттай хэлцэхгүй бол аюул болох гээд байна гэд байнгын ороо хуралдаад хаалттайгаар хийхэр болсон. Хаалттай энэхээр нөгөө нэг гэр гэрээсээ одоо хуралдаад байгаа шүү дээ. Их хурал байнгын ороо чинь. Байгаа цахимаар хуралдаад байгаа. Цахимаар хуралдахаар нөгөө хаалттай хуралдаа биш болчих учраас заалан цугулж хуралдана. Биеэрээ хуралдана суралцсан гэсэн үг. Тэр хурлыг зохион байгуулах үүрэг аваад маргаашнаас хилцүүлэг эхлэх бах уу. Тэг хаалттай хилцүүлээд явчих واخ. Ерөн зөвөө тэр хаалттай ярьсан дээр тэгэхгүй нөгөө нэг олон нийт үзэхээр нөгөө аймхаанууд чинь хүмүүс харж байхад удлаа юм яриад ингээд шал худлаа буруу шийдвэрүүд агиох гардаг. Тэгэхээр тэрийг хаалттай хилцээд явсан тэр баг. Өршөөлийн хууль гарч байгаа зүгээр тэр англин ялгаж байгаа байдлаа ойлгох хэрэгтэй. Улс төрийн хэлмэгдүүлэлт бол зөндөө явсан шүү. Одоо шоронд бол хэлмэгдсэн хүмүүс зөндөө биш шүү. Тэд бүр ингээд алны алан гэдэг ингээд бүр чамааг ста нэрээ хашраана гэсэн юм баа. Энэ минийг ойлгох хэрэгтэй. Энэ одоо маргаашаа боддог улс төрчд байгаа бол өөрсдөр нь ч гэсэн тийм ирнэ гэдгийг бодоод ярих үстэй. Хятад вакцины яалаа гэнэ. Ингээл хятад вакцины. Өнөөдөр вакцины томрогцыг хэдүүн амирсан бэ? Яг нөгөө нэг амирсан хүмүүсийн ковидор гэдэг байгаа боловч тэрний нарийн мэдээлэл гадагш өгөхгүй байгаа. Бас тэр нөгөө нэг бас нийгмийг маш олон талцал одоо энэ олон нерв стресс тунд бүх асуудлууд үүсгэнэ. Хамгийн гол нь яг вакцинаар насварсан тохиолдлууд олон байх юм бол энэ мутацлагдсан вирус нь орж ирээд байна уу? Яагаад байна вэ гэдэг судалгаагаа гадагшаа мэдээлэл цацхгүй ш өөртөө тэрийг судалж тогтоогоод хэрвээ Монгол улсын засгийн газар шиг байсан бол өнөөдрийн 30 хоногоор дахиад 60 хоногоор бэлэн байдлаа зарлахтаа энийг хэлэх ус Монголд дельта альфа бета аль нь байдгийг энэ орж ирсэн. Тийм учраас бид нэр энэ юм арга хэмжээ аав зайлшгүй ч гэдэг юм тодорхой юм хэлэх байсан. Зүгээр л сунглаа. Гэтэ наадмаа хийнэ. Утгагүй. Бүгдээрээ гой чөлөөтэй бол гой наад л гэсэн би тэгсэн шүү дээ. Бүгдээрээ энэ хөл хориг би анханаас нь эсэргүүцэж байгаа. Бүгдээрээ гой наадмаа хий. Тэрнээс хаашаа энэ бүгд ихэнхийг хорж хачаад тэнд очнаад тийм байхгүй. Хүү ерөн дуурах үедээ дуурч авах хэрэгтэй тий шүү дээ. Газар дээр буу гэнэ. Газар л шүү дээ ячаад. Сах хэрэлтэй шүү. Хайртай юм байгаа гинэ. Баярлаа. Өргөжлөөний турган мэдрэмжтэй зөвлөө репрудес нэвтрүүлэгтээ оруулаарай. Репруд тий. Би нэг урлаг Монголд хөгжихийн төлөө гэдэг 168 дээр инстаграмаар бас бичсэн. Хоёлаа нэг ярьснаа гэт.
Тэдний залуучуудаа ярилцсан. Тэд нар бол ертөнцийг үзэх үзэл нь одоо бидний үе, бидний ах нарын үе шал өөр. Тэдний л авчрах ертөнц нийгэм. Тийм учраас тэдний юу боддгийг хүн болгон харах хэрэгтэй. Эсэргүүцэд нь ямар ч нэмэргүй байгаад л ирээдүйд тэдний тийм л ертөнцтэй хүмүүс амьдрын штэ. Хүн засаглахгүй хууль засагладаг оронд амьдарч байгаа юм биш үү? Юм хэлмэгтэл дээрэд байна. Хүн засагладаг улсад амьдарч байгаа баг. Энийг алга болгохын тулд нэг талд нь бүх эрх мэдлийн нөгөө таашуурдъя гэж байгаа штэ. Тийм л юм яриад худалдагдсанараа гүтгүүлэл юм хэлж ш. Нэрийг гүтгээд гиснээс та нар намайг ингээд нэг энд намайг доромжлоод байгаа хүмүүс. Би хэрвээ та нартай шүүхтвэл та нар бүгдээрээ 2 сая төгрөгөөр торгуул шүү. Тэгээд яах вэ гэж бодоод байгаа болохос. Сайн байна уу мэд сайн уу? Ойрд хараагүй сансан байж гэнэ. За тийм байгаа. Ойрд лайв маяг хийсэнгүү. Тэгээд та нар маань цаашаа сайхан шеэрлээд өгөөрэй л гэж хүсье та. Бүгдээрээ энэ лайк дараад байгаа хүмүүс бүгдээрээ сайхан шеэрлээд туслаарай. Тийм учраас бид нэр ингээд альваг шууд ингээд зарим үйл ажиллагаагийн дэмжин гэдэг тэр хүний фэн болсон гэсэн үг биш. Тэр засгийн тэр намын фэн болсон гэсэн үг биш. Зарим нэг юм шүүмжлээд байгаа нь тэр хүний тэр нам засгийн дайсан болсон гэсэн үг биш. Нейтрал байна гэж энэ гэж та нар энэ байдлыг л ойлгооч гэж үнэхээр хүсэж байгаа. Тэгэхгүй ингээд хоорондоо нэг нэгэ халаал дуусгаад байх юм бол бид нэр тэгэл тэднэрт л дээрлэхүү дарга нарт л боломж олгохын нэмэр шүү. Нэг нэгэ хайрлах гэж байгаа юм биш. Зүгээр яг хамтдаа нэг зүгээр хардаг л бай. Нэг юмыг хоёр цонхоор харж чал уурлаад иж болохгүй шүү. Харж байгаа юм нэг байх чи. Нэг нь энтлийн цонхоос нөгөөх нь энтлийн цонхоос харчаад наад чи ийм уул. Үгүй эн чинь ийм уул. Адилхан нэг уул хараад байдаг. Тэгэхээр ингээд сайн бодох хэрэгтэй шүү. Тэгээ би одоо сун амарнаа. Уусад жил бүрийн сун амардаг шүү. Тэр ус маань мэдчихэл байгаа. Тэгээ намраас ярьцлага эхэлнэ. YouTube-д тавина. YouTube-д оруулчихна. Ковид хизээ Монголд намжина гэж бодож байна гинэ. Яг үнэхээр тэгэл өөртөө бүрэн дархлаажаал ковид туссан тусаагүй вакцина бүрэн хийлгэсэн хийлгээгүй ингээл бүгд яснаас л. Нэрээ сонноос нэг юм дуулгахад энэ дельта одоо вариант гэдэг юм да. Энэ дельта мутацийн дельта хэлбэрт бол Pfizer, AstraZeneca хоёр бол 70-90% үйлчлэл үзүүлж байгаа байлаа шүү. Одоо Pfizer-ыг өсвөр насныханд хийж байгаа. Тэр нэг зарим манай ах эгч нарыг хүлээгээд байгаа тэр Sputnik чи яригдахгүй бай шүү. Аль Орос уул сайн гэж хуучны эдэн киношиг юм яриад байгаа болох хэрэгтэй шүү. Тэр сурталхуулган кинонууд шиг. Аль Орос уул сайн, Хятад бол муу гэдгийг балаа юмаа болио л доо ч одоо. Тэгэхээр тэр мутацлагдсан ямар ч байсан дельта төрөлт нь бол Pfizer, AstraZeneca хоёр бол нэхэр судалгаагаар тогтоогдож байгаа юм байна шүү. Одоо Pfizer тариулж байгаа хүүхдүүдээ сайн авч тавьж тариулаарай. Хөхүүл ээжүүд Pfizer хэлгээрэй, жирэмсэн эхчүүд Pfizer хэлгээрэй. За ийм байна. Жохон юм ярих уу, ярьчих уу, дуусгах уу, юу гэж бодож байна. Өөр манайсаа сонирхчоор юм юу байна? Ойр дуулцахгүй болохоор жоох юм ярьж сууй хамаалга. Ковидсад идэгсэн. Амжилтсаа баярлаа. Мирослава мира орж ирлээ. Сайн уу? Иргэн бүрт 300 үн гэдэг байгаа үнэн үү? Мэдхгүй хинт хийдэх. Хаан чугаан тэр мөнгө нь. Тэрийг эмч нартаа өгөх хэрэгтэй шүү дээ байгаа бол. Тийм мөнгө байхгүй, мөнгөгүй болцсон шүү дээ. Хүрэл сүхийн бүкс яриад байна. Та болж үзээ та нар. Ятаргат. Та нар л тэгж хүн амтны бүкс тэрд юм уу? Харамсаад яг цаг хугацааг даван туулган гарцаагүй харин яаж хэрхэн гэдгэлж чухал жүжиглээ тэрэггүй дээ гэнэ. Тэгээ жижиг үзмэргүй бол гараа явуул та чи яах гэдэг юм. Минийхийг уншиж амжихгүй маа харин тийм ээ пагина яг ингээ зөрүүлж чадах шиг нууцлаарай. Ойр дуулцааг утсан маань ярио харин тий юу асуумаар байна. Мань мэдж байгаа юм байл. Баталгаатай мэдж байгаа юмар би ярина. Тэрнээс одоо юуг бол юм ярихгүй.
сайн вакцин тариулж ковид тусахгүй байх чинь яасан гэж шиг өгсөн ч үгүй. Олон танаас. Pfizer вакцины сөрөг нөлөө байгаа юу? Мэдхгүй одоогор тийм би олж хараагүй тэр яг вакцины бас судлаагүй болохоор би зөвөр ингээд судлаа тавьсан судалгаа яг ингээд судалгааны ингээд нэг паперууд хэвлэгдээд ингээд олон нийтийн шинжилгээ ухааны том сэтгүүлүүд хэвлэгдэж тавиад тэрийг манайх яг судлаа. Яач юу? Гаццсан уу? Гацаад байх юм. За уучлаарай жоохон гацчихлаа. UB comedy-гийн амрааг юу гэж утсан бэ? Гүй тэг амрааг одоо юу гэж утгав бэ? Тэр хүн тэгэл тэрүүгээрээ өөрийнхөө үзлүүдлийг илэрхийлэл явж болно. Хамаагүй. Жохон царай алдсан байна. Харин тэгсэн сая хөдөө гадаа яваад өөр жоохоо бүр ядарчих шиг л. Дуурайд наадан боловч чадахгүй гэнэ. Бөөнөрөө одоо тэгэл нэг бол 20-гоо суллаад бөөнөрөө баярлая. Үгүй бол зарим нь баярлдаг юм байж болохгүй л гэж байгаа шүү дээ. Энэ 30-аар 20-ыг тавигдаад бөөнөрөө баярлал гэсэн шүү дээ. Ер нь хөл хориг эсэргүүцэл байгаа шүү дээ. Тэм учраас одоо нэг л шаардлагатай байна. Баярлах жогод бүгд баярлая. Баярлахгүйгүүд бүгд хоригдъя. Ийм л байна. Тэрнээс хинч бүгд наадмаа үзмээр байгаа. Би бүхэн үзмээр байна. Би бүхэд үнэхээр дуртай. Намайг мэдэх нэг мэднэ. Цагтаа заалны барилдаан болдог хөхөд би бараг л алгасдаг үздэг байлаа. Бүхөөч үзлгүй бодлаа. Оном сангийн Наранбаатар доктор яриаг сонсов. Би өөрөө нэг ярьслага хийж үзсэн. 2-3 лайв харсан. Жинхэнэ утгаараа суурин дээр үг яриа нь өөрчлөгдөг хүн гэвэл Наранбаатар доктор гэж санагдсан. Тусаад идэгсэн хүмүүс дархлаад өгсөн гэсэн ямар бичиг байгаа юу? Ямар нэг бичиг байгаа юу гэнэ. Би мэдгүй нэг эсрэг битээ би шинжилүүлээгүй штэ. Тэг ямар ч байсан тэгэл шинжилгээнүүд маань сайхан сөрөг гаргалаа гэж байгаа. Манай ихтнэр вирусол вакцины хийлгэснээс хойш сарын тэмдэг нь 18 хоног хийсэн. Жаахан айжил байна. Хүүхдүүд бас ингэж байна. Энэ яг нэг бас юу шүү олон талаас нь бодох хэрэгтэй. Нэг вакцин чинь өөрөө тун хоорондын тодорхой зайтай. Тэгээд дээр нь вакцин хийлгэсний дараах тодорхой 3-4 хоногийн дэглэмүүд байгаа. Гам алдаад яаж ерөөсөө бас болохгүй. Тэрийг хийнгүүтэл бүх зүйл сайхан болчихно гэж ерөөсөө бодож болохгүй. Ямар ч байсан хоосон байгаагаас илүү дээр байгаа. Ер нь бол жирэмсэн эхчүүд хэрвээ жирэмсэн бол жирэмсэн хөхүүл эхчүүдэд бол Pfizer-ыг л зөвлөж байгаа юм шүү дээ. Зөвлөж байгаа юм байлаа шүү дээ. Би зөв миний олж авсан мэдээлэлээр бол тийм байгаа. За тэгээд өөр юу байна? Гой кино үздэг юм билүү өнөөдөр. Гой ямар кино үзэх вэ? Та нар надад нэг гой худлаа биш кино санал болгооч. Би ч кинонд их дуртай. Бүр бүгдийг нь үзэлтэй. Бөхөө бөксөндөө ч их шиг багтахгүй. Өөрөө захим наадмыг дэмжиж байгаа юу гэнэ. Наадмыг бол дэмжиж байгаа. Гэхдээ хийх гэж байгаа нөхцөлийн дэмжихгүй байна. Энд бүгдийг хориод тэнд наадам энийг бол дэмжихгүй байна. Өнөөдрөөр хориод тавигдах хэрэгтэй байсан. Тавигдах ч гэжтэй зэрэглэл жоохон буурах хэрэгтэй байсан. Барса болон Карако ажиллагыг нийлэх талаараа хөдөлгөөн эхлүүлж байгаа. Та ямар байр суурьтай? Дэмжиж чинь. Би дэмжиж байгаа шүү. Намайг одоо хүмүүс хүн чанаргүй хүмүүс өгөөд байхад нарийн цэнгээ яриад 20-оор суллал юм бол ийм яриад хамаа өөдгөө маа гэж маш олон хүмүүс бодож байгаа. Тэгтээ та нарын намайг юу гэж бодох ч надад огт хамаагүй. Би бол дэмжиж байгаа. Бид чинь зүгээр амьд байх гэж байгаа хүмүүс биш. Бид чинь хүн амьдрах хэрэгтэй. Амьдрах гэдэг чинь зүгээр амьд байхыг хэлдэг юм. Амьдрал гэдэг чинь арай өөр утгатай учраас бид нэр өдөр тутамдаа өөрийн хүслээр хортой юм хэрэгэлдэг. Би айгүй олон талаас нь бид нар бодох хэрэгтэй шүү. Пентхаус үзтэйг нь үзсэн. Сая би нэг карантинд байх хугацаанд нэг юм гэртээ энэ өрөөндөө би чи 8 хонлоо шүү дээ. Ерөөс гарахгүй. Огт өрөөнөөс хамраа зохиолохгүй 8 хонлоо. Тэгингээ би нэг пентхаусыг үзсэн шүү. Хоёр бүлгийн бүгдийг үзсэн. Гурвыг нь одоо нэг мөсөн орохоор нь үзсэн гэж бодоод байж байгаа. Спойлеруудаас цухтагаа байж байгаа. Пентхаусын зохиол надад үнэхээр таалагдсан.
Үнэхээр таалагдсан. Тэр дөрүүдийг хүний мөн чанаруудыг гаргаж ирж байгаа. Тэр бол мундаг байл. Ер нь Азийн кино энэ манай энэ Хятад Солонгосын олон ангит кинонууд энэ төр бол мундаг болсон байх шүү. Ер нь зохиол нь. Зүгээр л ингээ хуучин чинь зүгээр л хүмүүсийн хоорондын зөрчлийг илэрхийлээд дүүсэн бол одоо зөрчил нь утга учиртай. Яагаад ингэж байгаа вэ гэдгийг заавал үзүүлдэг. Хүн ер нь иймжтэй гэдгийг ингээд муухагаар сайхнаар уран сайхан нэвтрүүлэгтэйгээр харуулдаг. Надад тоосон зохиол бол таалагдсан. Та хурдан морины хүүхдийн эрхийн талаар нэг судлаад байгаа. Би энэ хүүхдийн эрх тэгээд цэргийн асуудал гэд би нэрээ сонноос нэг юм дуулгахад эрх намраас сурвалжлага хийж эхэлнэ. Тойм ярилцлагын хажуугаар сурвалжлага хийн. Тэгтээ хоорондын зайн их хол байх болов уу? Тэгээд хэд хэдэн сэдв төлөвлөсөн байгаагийн нэг нь хүүхдийн эрх, нэг нь цэргийн асуудал байгаа. Либерализм гэж байгаа юм шиг байна. Либерализм үзснэ юу гэж боддог вэ? Саналаа оолцооч. Либерализм хувь ачааг биш л. Хөвч үзэл гэж байгаа. Хувь ачааг биш. Хүн өөрийгөө боддог амтан. Өөрийгөө бодохдоо эргэн тойрноо сайхан болгодог. Хүн бүр өөрийнхөө төлөө хичээж ажиллахаар хамгийн сайнаар ажилладаг. Тэгээ бүгд өөрийнхөө төлөө хичээж ажилласан нийгэм хөгждөг юм л үзэлнэ. Тийм учраас хүмүүс эрх чөлөөг нүг ядуу ах эрхийн үг, баяжх эрхийн бас үг. Ингээд хүмүүс өөртөө хариуцлага өгдөг гэдэг юм үзэлнэ. Энэ бол ер нь явж хүний мөн чанартай хамгийн ойртсон үзэлнэ гэж би итгэдэг. West гоё кино нэ. Энэ аялын визэнд сураг байгаа болов. Одоо гоо манайх ч гараал байгаа шүү дээ. Нислэг явуулах шүү дээ. Манайхыг хүлээж авах гал болчиход байгаа болохоос. Таиланд бол өнөөдөр жуулч тавтаваад эхэлчихэж байгаа. Marvel-ийн кинонуудыг үзье. Marvel-ийн кинонуудыг үздэг юм аа. Дандаа нэг далд гоё утгатай. Гэхдээ сүүлийн үед бүр арай л хэтрээд байгаа юм аа. Би одоо гоё аним үзэж эхэлт юм уу гэж бодоод байх юм. Аним үздэг хүн байна уу? Яагаад хүмүүсийг зомбинууд гэдээсэн бэ гинэ. Харин яг үнэ. Тэр зомби гэдэг чинь одоо яад хичээсэн дайраад хазах гэдэг хүн биш хүмүүс одоо амтных нь хаашаа чинь сүнсээ алдсан хүний бие хэлээд байгаа шүү дээ. Яасан ч байсан хазах гал ингээл дайраад байдаг. Юу ч ярьсан өөдөөс хүнд оромжлоод байдаг хүмүүсийг би зомби л гэж хэлнэ. Тэр бүгдийг нь хэлж байгаа юм биш шүү дээ. Юу ч ярьсан өөдөөс дайраад шодоо гэл дайраад байдаг хүмүүс бол тэгээд яг тэр зомби яаж чихгүй байсан шууд хацдагтай ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр тийм хүмүүсийг би зомби л гэж хэлнэ. Хангалттай тэд нар өөрсдөө зомби уустай. Та нар бодоод үз. Та нар өөрсдөө юм урам тавиад үзэхгүй. Юм ярингуут шодоо гаал ингээл ороод ирж. Юу ч ярьсан тэгээд ороод ирэхэр чинь та нар тэгээд тэр чинь ингээл хацгаал дайраад байна л гэсэн. Зомби л тэгдэг штеп. К2 гэж ямар кино вэ? К2 гэж хайж үзье ямар кино. Аним үзнэ. Аним энэ биш чи аним багцтай болсон. Тэрнээс сайхан үзнэ. Амарч байгаа хугацаанд өөрөө гоё юм ийнэ. Тэгэхгүй л дандаа л юу яагаад гартай юм да. 100 бас ингээд ялч гэн ус төр мос сонирхолтой биш болж байгаа юм. Хөв чат бичээрээ сайхан анимэнүүд төрөл төрлөөр нь зааж өгөн шүү. Тэгээч хөө. Чи миний энэ лодо самбуу руу бичээрэй. Энэ Улаанбаатар руу биш. Над руу сайхан бичээрэй. Чернобыль үзсэн. Дайны кинонод бас гоё ш тий. Солонгосын тэр нөгөө нэг тэр Мавэ гэдэг миний замнал гэдэг тэр кино манай халах голын тололтын хүртэл хайлт гардаг ш. Тэрэнд амар дуртай ш. Тэр бод түүхээс сэтэлсэн. Дайны кинонод хэвшлэн бод түүхээс сэтэлсэн уран сайхан наачартай байдаг. Гоё санагддаг ш. Намайг бичгээр ярьчихын унтлаа золиг гэж өглөө 5-аас ажилдаа гарна. Монголын цагаар 4-өөс хийнэ. Ийм гоё ажилсаг байгаа шүү дээ. За саяны ажилсаг гэж биччих би унши. Хин гэж хэлсэн юм. Яс нэрийг хараадах. Уучлаарай. Пагина ажилсаг л да. Ингэж ажиллаж штэ хүмүүс. Гэтэл нэг ажил хийдгүү ядрахаараа төрөө зүхөө хөвтөд зургатайгаа хэрэлдээ хөвтөд идэх хүмүүсээс болж
Энэ улс мөн ч их хохирч байна та. Наад улсан болоогүй усан толгойтнууд чинь наадам хийнэ гэжээд дайрах юм кухня галтогоо харин надад зөндөө хүн санал болгосон. Би яагаад ч юм үзег байгаа штэ. Аним үзүүл зүгээр гарын 10 хуруунд багтахаар шилдэгүүдийг нь түүж үзээрэй гинэ. За чи над зааж өгөөрэй. Зүгээр ковидыг бүгд л тусан зүгээр л цаг хугацааны асуудал. Тиймээ би гэж боддог. Ёо гэж боддог. Наадам хэрэггүй амьд явбал гэдэг. Амьд явбал энэ төр гэдэг ярианд би ерөөхдөө дургүй шүү. Би миний хувьд амьд байна гэдэг чинь амьдрахаас шал. Чойжо дуудлага хийгээд бах. Би энэ лайв хийгээд байдаг. За тэгээд ер нь дуусгая та. Тийм байгаа шүү хүмүүсээ. Нүүрс тээвэр зогслоо. Манай энэ экспорт импорт угаасаа хэцүүдчихлээ шүү дээ. Тэгээ манайхын тээврийг хаагаад байдаг нь ямар ч учиртай. Тээврийг хязгаарлаад цаанаасаа цус хязгаарлал ингээл хоёр талаас тээврийг хязгаарлаад тээврийн өмнө өртөг гэдэг юм бол зах зам бараг алдсан шүү дээ. Тэгээд тэр тээврийн өмнө тэр чинь хүмүүс бизнес эрхэлж байгаа хүмүүс зовж өгнө. Тэгээд зовлонгоо нэмэгдэхийн тулд бараа бүтээгдэхүүнээ үнийг нэмнэ. Нөгөө бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тэнгэр татал нэмчүүл хүн авахгүй учраас алдагдлал үүсч байгаа юм л. Ажил хийдэг гэсэн л алдагдлал үүсч байгаа юм л. За унтлоо сайхан амраарай. Япон аниме гоё шүү. Окей. Сайхан амраарай. Ранго үзэн. За тэгээд юм байна да. Баярлалаа. Өөр ярих зүйл байхгүй л ингээд унтъя. Сайхан амарцгаагаарай. Bye.